За, аяллаа 3 дахь өдөр. Өнөөдөр бол чөлөөт өдөр. Тэгээд манайхан ярилцаад мопедээр явъя гэж ярьсан. За, манай түрээсийн мопедууд ирсээ. За, тэнд зарим нь байна. За, энд ингээ зарим нь байна. Тийм арай жоохон бадрүүнууд нь сууна. За, мопедээр явах гэж сэтгэлдээ болцооч. Гоё өмнөөс байрныхаа хүүхэд найзтайгаа мопед унжсан болохоор гоё юм. Айхгүй нөө тий. Айхгүй. За тэр барьцааны мөнгө бол надад байхгүй шүү. 12 цаг болох юм байна. Тэгээд энэ нэг мопед нь 60 юан. Тэгээд хамгийн гол нь нэгдэм байна. Хятад матад тийм паспорттай хүн хэрэглэх юм шиг байна. Тэр нарийн юм бол сайн мэдгүй байна. Би асууж байгаад хэлнэ заяа танарт. Тэгээ энд ирээд ийм аялал хийвэл бас сонирхолтой юм байна. Чөлөөт өдөр байгаа учраас буудалтаа унтаад байж л дээ. Баян бассейнд ороод гівтэд дэлтэй байж дээ. Баян пивдэд дэлтэй байж дээ. Шууд ингэж явж болж байгаа юм. За ингээд би одоо нэг Майами л гिचгдэх. Хайнаанд ингээд сайхан мото түрээслээд ингээд зургуулаа, наймуулаа. Дахиж өгч ин да. Энэ бол хамгийн бас гоё мэдрэмж байна. Одоо бид нар бол яг ингээд машиныхын замаар явж байна. Мопедын зам энэ үү? Машин замныхаа хажуугаар мопедын замаар явж байгаа юм байна. Явгууны замаар бол ер нь явахгүй байна. Далайн эргээр бол яалтчгүй явгууны замаар явах баг. Тэр үед нь ямар ч байсан явах л юм. Сигнал нь ажилтдаг юм байна. Энд бол ер нь бол сигнал сонсно гэсэн түүх бол ер нь бол байхгүй дээ. Өнөөдөр бол бас яг 22 градусын халуунтай, дулаантай байгаа юм байна. Тэгээд эндээ бол ер нь сэлзүүр салхитай 22 градустай үед бол ер нь их сэрүүхэн талдаа. Бид нар дандаа ханцуутай юм өмссөн явж байна. Өмөдтөө явж байна. Ерөнхийдөө таавч шорттой бол яг үндэ. Жоо сэрүүхэл юм. Миний хувьд бол тэгж бодож байна. Одоогоор ер нь 25 км/цагийн уртаа. Угаасаа энэ 25-аас илүү гарахгүй байна өө. Энийг зөөлж яах гээд байна. Зогсгоод байна уу юу? Ер нь бол нэг батарейгаараа 40 км явна гэсэн. Энэ 11 цагийн хувьд бол 40 км/цаг бол угаасаа яг баян яваад иж болохгүй. Энэ том удалдааны төвмөгийн гадаа бол энийг цэнэглэгч бол байгаа гэсэн. За бэги. Сая баахан житмэт юу харлаа шүү дээ. Алин дээрээс хомоор байна. Жит нь гоё юм байна. Жит. Хувцгүй шүндээ харамсаж байна уу? Яаж ч байдгаар хамгийн бүтэн хувцснууд байгаа. Хэдэн хоног нүцгэн явж ирсэн наа тий. Юу яд юм бэ? Тинчээ гарахад чинь жит 8 зүгсэн шүү дээ. Энд чи 100 авчиж. Хамаагүй юм байна. Хөтөлбөрийн бас юм байна. За бид нар бөөнөрөө ийм хувцтай. За ямар ч тийм бэлтгэл байхгүй. Өмд өмсч дотроо усны шорт байхгүй. Нэг иймэрхүү ирлээ. Ер нь мэдээд аммаар юм байна. Ер нь бол. Энэ нэг ийм гүүр нөгөө өчтөрийн бид нар тэдний өчтөрийн цаатлаар нь явсан те. Мөн биз дээ. Энэ тэр нэг 4 өдрийн цаагуур ингээ яваа тийшээ задгаа тэр нэг задгаа нэг хэсэг рүү очсон. Ийм том гүүрэн дээр ямарчсан ирсэн. Энд хурж ирээд тэр нөгөө үйлчлэгчнүүдээ аавал харьцангуй хямдрах юм байна. Тэр завин дээр бол үнэхээр хямдрахгүй юм байлээ. Орнуудаас бол орос жуулчтай бол маш их харагддаг юм байна. Орсууд их ирдэг юм байна гэж. Ер нь хаа газар ер нь орсууд их байх юм байна лээ. Өнөөдөр нэлээд сэрүүхэн байсан учраас жоон зузаан гарсан. Одоо харин агаарын температур нэлээд өсөж байгаа бол та жоохон дулаахан болж байна. Гэтэ нөгөө мопедээр явхад яалч мотоциклаар бол удлаа л. Нөгөө юмаа далайн эргийнхээ үйлчлэгчнүүдийг сонирхчоод одоо ийшээ манайхан дэлгүүр явна гэнэ. Дэлгүүр орж юм сонирхно гэнэ. Одоо чимка бодвол бас тор юм аах байл. За манай нэг мопедны дугууны хий гарсан. За замын хөдөлгөөнөөс жоохон хол жоохон бичлэг хийгдэх. За тэнд 3 шиг Blue Sky байна. Харагдаж байна уу? Blue Sky-ийн загвар юм байна. Тэ арай л уул юм байна. Тэ ер нь бол төстэй л. За энэ ажилдаа ирсэн юм хөдөлтөн авж байгаа хүмүүсийн мопедууд байна. Тэгэл ирээл
дотроогаал хөрөө аваад каска дээр нь шидчихэл яваад өгөх юм байна. Таранбайг яг бичгээ өрөөд ирсэн чи яваад өгье. Энэ ийм эцсийн зогсоол нь шүү дээ. Одоо би бодож бид энд байгаа маа. Тэг ингээд яваад өгье. За нөгөө түрүүний хэлээдсэн Blue Sky гэсэн юу чинь. Педүүдийн цэнийг дууссан учраас хулгаан тог хэрэгэлж юугаа цэнэглээ. За өчигдөр ер нь бол жинхэнэ Монгол хоол идсэн байгаа. Энэ удаа бол ерөнхийдөө ийм далайн бүтээгдэхүүнээр дагна гэж бодцоож байгаа манайхан. Тэгэхээр тэр хүн бол өөр бодолтой байна. Анда тархиа байх шиг байна. Юу нэгээ далайн загас магас наадлах нь бол угаасаа дэвчгэрээ далайн амтнаас шөл. Ингээд баахан суши гэдэг зүйлээр нь тэнд бас суши, васаби, танангама дээр хөлс мөстэй. Хоолыг ер нь хийх сонгож хэрэгжилж байна энэ удаад. Өмнө нь зүгээр л мах чанар идсэн. Тэнд манай ширээ байна. Энд бас манай ширээ байна. Танах юу идэж байна? Энэ зааш явдаг. Таа үлдэж байгаа юм. Зон минут үслээрээ идэж ууг гинэ энэ газар. Тэгээд 90 он төлнө. 100 минут идэж цаг ч юм цаг 30 цаг 40. За ингээд цэнгэлсэн залгсан мотхон дээр ирж байна. За ямар ч байсан байна. Энэ ямар хэлбэр. Тэгээ яасан гэсэн чи сая энэ одоо бичлэг хийж байгаа GoPro камера авчаад буудлын ресепштэд хэн зүгээр юм уцаараа оролдож юм хийхдээ авчаад орхичиж. Бараг 30 минут болсноо. 30 минутын дараа гинтхэн орхисноо санаад гүйж очлоо манай хоёр. Тэгсэж яасан байх нь буудлын ресепшн аваад цаашаа тавьсан байна. Ийм л адал явдалтай явж байна да өнөөдөр. За тийм байна. Нэг энэ 4 билүү? 4 те. Тэ. За нэг 4 өдрийн хоол нэг юм хөө. За энэ хайна наалх нь угаасаа энэ агар зандан гэдэг ийм модоор бол угаасаа маш алдартай байна. За энэ бол совдны дэлгүр гэсэн. Энэ бол нэг далаагаас олборлдог бүх совднууд энд байгаа. Маш их совд байна. За онгоц даах хэмжээгээр совд авнаа л гэж явж байна. Манай ихч бол системд оруулж байгаа л байхгүй. Тэр одоо тэр олон гисагшин доошо тавиад буцаад ингээм амьдрал нэр хэцүү те. Тэгэхээр яг нөгөө ийм тор шиг юмд ийм том юутай ийм одоо хэлэгцэн тор байдаг шүү дээ те. Тим юм шиг юмнууд л ер нь хисаануудаа байрлуулал арай системтэй авч буцааж хийхэд нөө юутайгаар болчихж байгаа байхгүй. Амар хэлбэрээр дээрэс нөрөө нэг хисаач айгу уртнаас те. Тэгээ нэг совдны төлөө тэр хисааг алж гарч юм болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр совд ер нь хисаагаа удаан амьдруулж удаан сувдаа авах бол бас маш чухал болчиход байгаа байхгүй. Тэр мөн жижигхэн юм хисаад тийм совд гаргаж чадах болтлоо бас айгу олон жил болно шүү дээ. Тэгэхээр бол тэр нөгөө бас хисаагаа нэг төрлийн хамгаалаад бас хайрлаад байгаа юм. Хүлхүүгээр амьдруулад байгаа. Совдны дэлгүүрт орж ирсэн маш гоё юм. Эмэгтэй хүн бол бас нэг ганган чам юм дуртай даа. Гэхдээ энэ совд ингээд зөвхөд бас ингээд нөгөө яг цэвэр усны тунгалаг уснаас гаргаж авсан совд гэдэг утгаараа энэ аюу хүүтэн ингээд зөвхөд бүр яг чулуугаараа мэдэгдээд гоё юм байна. Гурван совд эндээ зөвхөө бүтэн мотоцикл авах уу? Үн яг ижлээ. Дотор нэг охин ингээд баг тэр алт юм уу юм манет юм юм. 10 сая гэнэ. Нэг юм дүүс зогсож байна. Ярих юм уу ч шиг. Обаад ч юм том дуурсан байна. За хятадд бол ерөнхийдөө мопед үртэл юутай байд юм бэ? Номертой. Би нэг бас ингэ зархаж байгаа худалдааны юм болов гэд бодсон ч үгүй юм байна. За магадгүй зархаж байгаа ийм юугаа хүртэл
номер аваад дараа нь зардаг гэж болох л. Одоо манай монголчууд тийм болно шүү дээ. Өмнө нь бол номер зүгээл 2 саяар ундаг гэсэн бол одоо номер зүгээл 2 саяар нэмэгдэх тийм хэмжээнд манай Нямбаатар тийм нөхцөлийг бол бүрдүүлсэн байгаа. За тэр сайн мог нь бол үнэхээр сайн мэдэхгүй байна. За энд бол өмнө харж байгаагүйгээр энэ тэндийн зохицол дээр харж байгаагүйгээр ийм юунууд бол их байна. За энэ бол нөгөө нэг юу гэлээ баги гэдэг лөө. За PUBG дээр бол баги гэдэг шүү. Бусдаар бол мэдэхгүй байна. За энэ дээр бас ийм нөгөө нэг Jet гэдэг ийм усны мотоцикл ийг бол бас ингээд яг нөгөө чирдэг юун дээр ингээд тавьцсан явж байна. За хэрвээ манай Монголд иймэрхүү юм унаад аваад сонирхоод явъя, өсгөл нуурлаа явъя, тэрхэн цагаан нуурлаа явъя, ус нуурлаа явъя, хяргас нуурлаа явъя, бөөр нуурлаа явъя гэх юм бол ингээд энийг аваад доор нь ингээд юугаар чирээ явд юм байна. За одоо жишээлбэл ингээд за үнийг бас харч тийм үү? Үнийг харах. Энэ үзүүлэлтүүд нь багш байна. Нөгөө нэг батарейны хэмжээ, хурд, гинтгэн огцом хурд авах маахч гэдэг юм. Тиймэрхүү юунууд ингээд бичсэн багш байна. Үнэн нь бол байхгүй байна. Энэ бол одоо жишээлбэл өчтөр бидний сууя гэжсэн юм чи жолооч суугаад арталт нь дахиад 2 хүн сууна гэж байсан. Би энийг бол харж байхдаа бол зүгээр юм цасан дээгүүр ингээд голгодог юм готалтай юм харж яснаас усан дээгүүр голгодог юм готалтай юм бол харж байгаагүй байна. За тэгээд намайг юм идэхгүй бол уучлаарай. Хэрвээ энд суух юм бол тусдаа үн ярьж болно. За нэг гадаа суужсэн. Энэ бол нэг road маягийн юм байна. Одоо ингээ бүх юмаа дотор нь хийгээд ингээ наан цаана гээд ингээ явж болно. Үнэхээр тухтай. Энэгээр одоо хэдэн мянган километр явсан ч яах. За манай хэд явж байгаа учраас гарахгүй болвол загнуулна. Атлантис гэдэг нэг усан паркт очиж тоглоно. Гэхдээ өнөөдөр бол яг үндэ хүйтэн байна. За энэ хүн хаач их ажиллая. Одоо компьютер гэртний сүнстэй юм шиг ажиллаж байгаа. Дэлхийн хаанаас ажиллая ингэ шүү. Одоо ч цаг 11:37. За энийг манай охин тавьсан шүү энэ зургийг. Бараг зүгэнсэн юм шүү. За одоо энэ Атлантис гэж бидний очих байгаа усан паркс бол ерөнхийдөө хоол үнэтэй учраас та бүхэн энэ ойр орчмын хоолоо идээд аваад идээд нэг бол нөөцөл аваа явчаарай гэж манай хөтөл зүйлсний үднээс KFC руу орж ирээд одоо манайх ингээ бөөнөрөө KFC онцгой сонирхолтой зүйл байхгүй. Ягаад гэх юм бол угаасаа ийшээ л харна ингээл мод, ийшээ харна мод, ийшээ харна даалаагаар сонирхно. Ингээл ерөөсөө ерөнхийдөө л ингээл замын хайж байгаагаар угаасаа битүү мод. За одоо яг Атлантис гэдэг нэг усан парк дээр ирсэн байна. Усан парк өнөөдөр бол ер нь бол жоохон цэрүүхэн ч. Гэхдээ бид нар нөгөө нэг ингэж ярьсан байхгүй юу? Цэрүүхэн байгаа учраас маргааш юм уу нөгөөдөр дулаахан болчих юм байлээ. Тэнгүү тэн дээр өдрөө ирэх гэсэн чинь тэгж болдгүй юм байна. Яагаад гэхээр нөгөө урдчсан нөгөө айлгчдынхаа ингээд дикэд бүгднгийн захиалцсан учраас тэгж болохгүй. Харин Атлантис руу орохгүй бол усан юу биш ээ. Аквариумаар явж болох юм байлээ. Тэгээ шууд ингээд дикэдээс хөлж болох юм байлээ. Яа манайхан бол ихэнх нь бол Атлантисаа сонгоцсон. Тийм учраас одоо ингээд Атлантис руугаа орцоогч байна. Хэрвээ энд ирэх юм бол ийм одоо энэ ийм том цүнх байвал танад харуултаа ийм том цүнх бол яалтчгүй ийш Атлантис руу авч орж болохгүй юм байна. Тэгэхээр энэ локер авд юм байна. Локер нь хэд гэсэн бэ? Барьцаа 30. Хэрвээ энэ залуута хороолаад хожих юм бол нэг юм авах юм байна. Бизнес санаа. Энэ ингээд одоо локер төрөөсөлтөдгийн адилхан ийм ирчүүдний ийм учлаг яг иймэрхүү бие
Хүүхнүүдэд нь ийм том хөх түрээслэмээр юм байна. Хоохон гар дээр сүнэдэг ч юм уу фитнес орчоод ирэх хэрэгтэй байсан юм бэ. Би нөгөө нүдний шилээ магтсан шүү дээ. Усны нүдний шил. Бас байгаа юм уу? За Атлантис усан парк дээр ингээд бүб бөөнөрөө орж ирсэн байна. Өнөөдөр жоохон яа байна. Гэтэ зүгээрээ. За энд бол диско DJ миштэй өстэй. Үнэхээр ийм супер баг шиг байна. Гяс яваад яахгүй энд өгөөсөө нэг одоо нэг юу гэдэг лээ. Группээр явж байгаа учраас автобусаараа явж байгаа учраас нэгээ хүлээлгэж болохгүй. Тийм учраас үзэж харах юм бол гяс үзэж хараад зэлж билээд наан цанаа болохгүй болвол автобусанд чи хүмүүс чамаа хүлээж байгаа учраас муухай шүү. За энэ бол нэг үрэлэл чарга. Осон ороогүй болохоор амар хүүтэн санагдаад байна. Энэ чаргыг аваад дээшээ явах юм байна. Одоо энд ингээ бууж ирчингүүтлээ юм авах юм байна. Бид нар ч одоо нэг юмдаа санаа зовоод байгаа шүү дээ. Өөртөө л голох юм ээ те. Энэ шаардлага. За яшаа би Удаанаар нэг бол наадах чиг ихтэй. Хорноор нэг бол хамгийн галзуур уул яваа. камера үлдээндээ. Үлдээхгүй. Тэгээ би үлдээгээгүй. Тэр гард диштэй миний үгүй. Яах гээд диштэй. Ой, тиймээ юмстэй. Хүс энийг яасэ. Энэ нэг жоохон экшн учраас ийм GoPro-оор юм оруулдаггүй юм байна. Тийм учраас энийг арай нэг жижигхэн рүү нь бол жижигхэн гин энэ рүү нь бол мэдээгүй юм шиг болчих. Яах юм бэ? Энэ амар хурдтай онж мондгүй юм чи. Энд зүгээр ингээ явчих. Энэ шил милээ үлдээ, бичлэг хийх гэж байгаа бол үлдээл гэдэг юм. Тэг шилээ авчгаар чи юм харахаа болчихсон шүү дээ. Шалганаар нэвтэрсэн юм чи. Шилээ зүүнэ. Хэд яах вэ? Ноохас. Загнуулаач. За. Айд гэдэг. За. Янзын бала. Яа. Зүгээр ингэ зөндөө олон буугаад юм байна. За манай туслагч. Өөр бол хүүтэн байна. Даач. Энэ нэг юм өнгө айс гэх юм уу? Нөгөө нэг юм өнгөн гэх юм уу? Энэ нэг юм элсний их өнгөтэй юм байна. Энэ одоо юу гэдэг? Египт ч юм уу те? Нөгөө нэг юм муурын шитлэгтэй нэг ус байдаг да. Египт гэдэг. Тэрнтэй ер нь бол их адилхан юм байна. Тэгээд энэ баг чих байгаад байгаа юм шүү. Энэ Атлантис дотор бас ийм клиник, төргөн тусламжийн юм баг шиг нэмлэг байна. Энд орыг дараалтан маралтай үзэж болох юм шүү. Хай. За нэг ийм одоо магадгүй бас энд хүүтэн, хацаон тэгээд нөгөө дээрээс гинтхэн унж байгаа эмхүү юм дээр даралт маралт нь өөр болох ч юм нэг тийм бас болдог байж магадгүй юм. Тэгээд энд ингээд эмнэлэг бол зайлшгүй байдаг юм шиг. За ийшээ дээшээ гарч харна. Ингээд араа нөгөө нэг бууж иж байгаагаар чи ингээд дээрээс нь бичих юм биш үү? Эндээс бичгөөс юм бэ шүү манайхаа. Ингээд аваар нь явах юм шиг шүү дээ.
Энэ даавар бол юу ч мэдээгүй ёс. Өө энд амар том ястан мэлхий явж байна. Тийш нь болдог бас хэлээд үзчих юмсан. Тэнд нэг очлаа. Тэнд хүмүүс ингэж байж ин тийш орч харъя. Тэнд хүмүүс ингэж баг загсан магсан хоолог байгаа юм шиг. Сэлж болно гэх нь усгүй асуул. Оо энд юм төвчтэй юм шиг. Энэ одоо янз янзын далайн амьтдыг хоолж авах юм байна. Хоолгонд бол би юан өгөх ёстой. Би одоо нүцгэн юм чи ямар юмныхаа юан. Тэнд загас байна. Тэгээ загаснаас аваад энэ далайн амьтд өгөх юм. Одоо энэ баг энэ шахт маа акул гарч ирдэг. Юу цэлэх нэрвэж юу юм шүү дээ. Багцсан загас авах шүү дээ. Хангалттай хоол өгөөгүй бол тэгээд намайг идэх. Энэ надад сая үн харуулна гэсэн үү? Яан гэсэн. Монгол. Монгол энэ нам солонгос гэж ойлгочих. 但我们这边没有这个翻译，没有这个翻译。 монголоор харагдмаар шүү. Намайг солонгос гэж солонгосоор бичиг харуулцаач. Угсаа энэ яаж юм юунд ингэ мөнгө төрг байхад тэгээд за зэнийг хаалсан чалаа байсан чалаа. Гэтэ гүн хаалаад үзчихвэл тийм ээ. За нөгөө нэг энэ яг чөлөө тоолтоос нэг 40 дээш үлээ 40 м лөө. Бишээ 70 м-ийн үнээс ингэж унж байгаа хүмүүсийг за ямар ч манай хүн биш ч гэсэн биш тийм нэг. Бид нар дөрөв унахтаа яг эндээс ингэж унсан. Энэ нөгөө нэг ер нь бол амар хоттой байна. Тийм учраас яа солиотой. Ингэж л унсан юм байна. Яг өндөө юу ч мэдрэгдээгүй. Сая дөрөв хийшээ гарахад яг тэгж унгасан болол камераман юм авчраагүй гэж оруулахгүй байлаа угаасаа. Камер битил баг юу болохгүй мэл. Өөхөө гэдэг зарим амьтдынх нь сүүл мөдөн өгч онцгой болсон шүү дээ. Энийг доор нэг хүн явж чинь. Дөрөвний миний нэг явах чи энэ авахгүй юм. Одоо энэ дахиад хүн тиймээс харах. Ингээд хүн яваа, дээгүүр нь загас яваа, хажуугаар нь загас яваа. Гэтэ энэ хүчөө магадгүй юм байна. Яа, ихтэй хамт сэлэнд явах уу? Энэ даваар дахиад нэг хүн явах юм бол явгүй. Тэр нэг дадаан ямар юм бэ? Амтэн нүний дөрөвний яг том яцсан шүү. Аквамен ч одоо Атлантисийн хаан шүү дээ. Хүн юу хоёрын голоос төрсөн. За одоо нөгөө хэдийгээ үнэхээр олгоо байсан. Яагаад гэхээр одоо ингээд төөрөөд салаа явцсан. Одоо надад утас байхгүй учраас видео кол хийж болох. Нөгөө хэд ч гэсэн утас байхгүй учраас ямар ч тийм олох боломж байхгүй. Яста баларсан гэсэн үг ер нь утгаараа бол. За ийшээ явуул нөгөө нүдний шилээ агофроо бойл гээд тэгээд идэх хүмүүс рүүгээ яг явж ийн. Буруу тийшээ явж байна. Одоо ийшээ явъя. Энэ нэг голгод гарч ирдэг юу вэ? Хоолой нь ийм хоолой юм байна. Энэ дотор ингээд битүү загас. Тэр ойртох юм бол тэр доор ингээд акваснууд ер нь бол энэ авраг загас чи ер нь бол ингээд хүний яг дороос дайрдаг юм байл шүү дээ. Хүний ч яг ер нь амьтны 이제 가루 혼.
Гайгүй байна бас гэж. Одоо бас гэж гайгүй байна. Юм бэ наа. Буруу араас уучих штэ. Юм мэдрэмжгүй нэ. Ай чавэж. Шилгүй болохоор нэг их юм харахгүй. Гэхдээ угаасаа энд нөгөө усны яг зориултын шилэл биш бол шилмэл зүгүүд угаасаа шал хотлоо. Зориултын шилгүүд болоо. Ийм яг стандарт шил зүгүүд. Хотлоо байна. Гэхдээ яхаа 2 минут бол гангал байлаа. За манай Атлантисийн хэд ингээд сайхан гулгачаад буцаад буугаад явж байна. За ер нь бол GoPro ер нь энэ экшн камеруудыг ингэдэм байх. Та нар хэрвээ авч ирэх хэрэгтэй бол ингээд ийм зориултын бэхэлгээтэй, зориултын ийм гар хөлтөө, зэрэгээ уяатай тийм бол асуудалгүй юм биш шүү. Тэрнээс биш яг ингээд ганцаар ингээд чимхэд ингээд барай явах юм бол угаасаа харгалах юм байна. Тэрнээс биш яг нөгөө юм хүзүүндээ бэхэлдэг цээж мэйшэндээ толгон болгоод яг нэг зориултын юмар бол асуудал. Атлантис дээр бас ийм үйлчлэгээ байдаг юм байна. Зураг авахулдаг. Энэ бол бүр тасархсан юм байна оо. Ингээс хийж болд юм шүү дээ. Дөрөв нэг их сэлдэг юм хаана гэвэл тийм байхгүй тийм ч нэг. Яг үндэ яг амттай хамт сэлдэг юм уу юм байна. Энэ 1000 он гэж одоо хэд юм бэ? 400 гаруй 450 мянга юм уу? Ийм яг энэ одоо энэ амтд дондор ингээд сэлдэг үйлчлэгээ гэдэг юм байна. За тэгээд ийм далайн арслантай зураг авах. За энэ дисплейтэй зураг авах ийм үйлчлэгүүд байдаг юм байна. Энэ хос шүү. Хос мөн үү? Хос. Тий. Хос биш, холс. Мөн л шүү. Мөн. Одоо өрөөнд ургуулад байгаа хос мөн үү? Юу шүү. Хос мөн л үе үеэр ордог. Мөнгө өгдөг юм уу? Үгүй л. Өглөө 7-оос 10 цаг хүртэл ажиллах юм шиг. За энэ нэг таавар руу гарахаар боллоо. Явж ирсэн чинь. Жоох юм байна. Хойд цэцэрлэг төрөөлнө. Цэцэрлэгээр сайн доор явж ирсэн. Зам бол ингээ харагдаад мэдэх төрөг байгаа. Дээрээс зүгээр л их. Хоёлоо ер нь л буруу л газар л явах шиг. Одоо энэ цэцэрлэгээс хоёлоо яаж гарах юм? Энэ цэцэрлэгээс одоо яаж гарах юм?
За нэг гоё газраар цэцэрлэгээр явж байна. Хүмүүс цагаас өрөөс цагаас тэгээ баригддэл амар амгалангийн далай бол далай байна дөө. Хүү. Оо. Чи ой зогсчихъя. Чи тэрийг харж байгаа хта хүмүүс. Нөө хийх ажлыг нэг хоёр эргүй юу. За тэр өнөөдөр батгаж атгаж заахан шүл ламен гэдэг боожна гоё болж байна. Манай хүүтэн бэйг халуун хоол. За энэ хоёр нийлээд 20,000 тий 20,000 нийлээд 40,000. За өнөөдөр тэгэж дими гонцгоорч дэлгүүрүүдээр тавхагаа ирэхтэл авлаа да. За буудлын руу явж байна. Таксигаар явж байна. За энэ мопедээс өөр төрлийн мотоциклуудын түрээс байна. За энэ минь бол нөгөө яг нөгөө адвентур гээд аяллаа зориулалттай яг мотоцикл байна. Энэ бол бас мопед. Энэ мотог түрээслэг гэвэл нэг өдрийн 280 юанаар түрээс. Бас жолооны үнэлэх шаардлагатай юм байна. Эдгээр болохоор нөгөө мотороос хамаарат үнэлэх шаардлагатай юм байна. За энэ болохоор нөгөө Harley Davidson сууж болохгүй гинэ. 3 дугуйтай Harley Davidson. Энэ хоёр хүн нэг хүн үү? Нэг нь энэ дээр, нэг нь энэ дээр. Энэ төгтөө. Харин машины төгтөө. Оо. Заадгүй юм байна. Энэ ямар шиг юм бэ? Тань. Нэг өдрийн түрээс нь 3,000 гинэ. Бас түрээсэлт юм уу те? Энэ бүр дугуй нь энэ бүр юу вэ шүү дээ. Машины дугуй шүү. 3,000 иен гинэ. Энэ Harley Davidson годыг оноор. Гэтэ хятад бол цахилгаанаар явдаг ийм дугуйнууд мотоциклуудыг бол түрээсэлж болно. Энэ бензинээр ажилладаг ийм юунуудыг болвол хүн явчихё. За энэ нэг супер машин олж харангуутлаа. Зураг авах гээд хүрээд ирлээ. Lamborghini. За ингээд суух юм шиг байна да. Оо би сая бичдэг юм шүү. Наадхи чи рек зөөрнө гэдэг юм даа гэж. Сая Тамгай маднадыг хартаа мангар өндөр маднадаа. Сая Челсигийн тоглолт үзэх гэдэг Казахстан руу хэдэн гаруй төсөн л шүү дээ. Аялал зохиогоо төсөн байлаа. Тэр дээр явж ил шүү дээ. Станаа шалгалтаар авсан. Хөөх яасан вэ? Тэгэл яг энэ Шимбулак руу гарсан байл ч заяа эднэр. Зүгт. Дулаах нь уу? Улаах. Тийм ээ. Чихт өмнө жил
шүсээ залахгүй бол тойгоор тулаа. Ямар ч тийм даваа шиг өвөл даан марна гэсэн юм байхгүй. Ийшээгээ тэгээ одоо бүгдээрээ саний юм уу? Тэр мөрнө. Тороос тасрал дуусаа. Мөн. Тороос тасруулын бүх кабел карбонаа. Тэгш бүгд доошоо. Бүгд доошоо шүү дээ. За одоо ийшээ ингээ харах юм бол амар гоё доошоо. Мангар гоё гэдэг юм. Дөрөв саний өгч ирсэн газараас 400 м өндөр бол юм дээ. Энэ дээд ямар ч сан борлоод үс сахал хумс амар ургаж байна. За одоо ингээд ийшээ саний хот ингээд ирсэн ингээд битүү харагдаж байна. Зөндөө энэ одоо 400 м өндөр ийм уулын орой юм байна. Тэр цаашаа явах юм биш бас. Энэ одоо тавс шувуу. Доо хоёр. Шин. Хувааж байгаа юм да. 龙凤坎瑞祥啊，对对对，在这边。应该是那么那边绕。 За энийг ингээд таараад явах юм байна. Энд ирсэн чи яг ямар ч чив чимэг болчих шүү дээ. Чих ингээд тагларсан юм шиг. Сая дээшээ өгсөж явахад манай эд тэгж чинь ингээд чих бөглөрөөд байна гэдэг. Онгоцон суугаа явахад бөглөрдөн шүү дээ. Тэр шиг бөглөрөөд тийм мэдрэмж авлаа гинэ. За энэ жинхэнэ бүтнээр нь харах юм байна да эндээс. За ингээд. За одоо эндээс ингээд панорамаар саний хотыг бүтнээр нь харж болох юм байна. Одоо тэр нэг 5 барилгын цаашаа ингээд хоолоогоор яваад шууд тэндээс игээ заваар гараа яасан. Тэр л байна л да. Тэгээ тэр нэг хэсэг дээр зав маягаар сайхан тоглож байгаад ус засанд орж байгаад гарч ирсэн. Тийм байна. Ерөнхийдөө бол ингээ бүтнээр яваар бүтнээрээ ч явах юм байна. Тойрол ингээл байна л да. Тэг ингээ нөгөө чиглэг болохоос ингээд нэг юм тоосон зуртай, ман зартай харагдаж байна. За энэ доошоо бол ингээ сайхан cable car маань ингээд cable way ингээд яах юм бэ? За энийг энд бас төлбөр мөлбөр хийж байгаа л харах юм шиг шүү дээ. Юу гэж бичсэн байгаа юм бол доо энэ. Галзуу мэн болж байгаа. Йой, халуус нүдчлээ. За энд бас ийм ховц түрээсийн газар бас байд юм байна. Ер нь энэ аялал жуулчлалаа хөгжүүлж байгаа газар ерөөсөө юу л байна? Түрээс л байд. За энийг нэг таараад. Ой, хүмүүс шуугилтаа ямар амар шуугилт тийм ийдэрч дээ. Толгой зөвхөн хэрэгтэл авчихсан шүү дээ. Яг үндэ бас хит их юм модтой лойдох юм байна өө. Нэг жил нутг руугаа
Орсоор дамжиж явсан чинь хөөстө бас өөдтөл модон дондор давхилдаг юм биш шүү дээ. Байгаль нуурын эргээр цаг хийдгээд болцсон гэхлээ. 5 гэлээ. Түр нэшээ салаа явсан зам энэгээр Firefly jungle. Firefly jungle. Зураг авчихгүй дрон гэж болохгүй л гэсэн л. Утгатай юм баг шиг. За 12 жил. Манай бар марал зүгтэн сүртэй байж штэ. Энэ зөндөө амар их аялагч нар байгаа ч гэсэн энэгээр бол хүмүүс нэр хэрэг байна оо. Тэр нэг хятад орж ирэнгүүт нэг юм тасалбар шиг юм өгөөд байна. Ийм. Тэнгүүтлээ энэ зураг аваад тэгээд тэнд хэвлээд байгаа. За тэгээд нэг хүний 20 он гэсэн баг шиг үсэж штэ. Зургийг аваа. Тэгээ одоо энэ ингээд оочлоо зогсцоо. За нэг ийм том чолооны өмнө зогсоо зураг авах хуцаагаад байгаа. Яа тэгээд ингээ очор нь энд одоо ингээ байна. Тэгээ өдөр одоо хэдэн цагаас нь өглөө эдээс нь хэд хүртэл чаад одоо ингээ яагаад тавьчихсан. Тэн дээр нь яг ийм бичгийн заасны голоор нь хаваасны хэмжээтэй хэвлээд байгаа. Они тэгээ бас байна. Бод назарч гэж хоёул синус костис рүү хоёул чинь ганцхан хэд л лагтлаа одоо гэсэн. За тэр одоо сая нэг энэ одоо Phoenix гэдэг бүгдээр галт шувуу гэд мэдэн штэ тий. Нөгөө нэг юм үлгэр домгийн амтан луу шиг. Тий. Одоо энэ саяны энэ уулын оройг болохоор Phoenix оргил гэж монголоор бол одоо бүр монголчлох юм бол одоо энэ галт шуугч юм бол монголоор яг үндэ бол гарид гэдэг штэ. Гарид шувуу гэдэг. Хан гаридын гарид нь. За энэ ямар учиртай юм бэ? Тэр дээр байсан чулууны ямар учиртай. Тэгээд энэ галт шуутай яг ямар албас үлбэлт юм бэ гэхээр энэ нэг юм үлгэр домог л байна л да. Тэрний яасан гэсэн чинь энэ галт шуу ир имээрээ хослоод энэ уулын энэ байдаг гэсэн гэж аахгүй. Тэгээд юу өглөө нар мандахад ингэж гарч ирдэг өдөр шиг болтол ингээ байдаг юм хайрлалцсан юм нэг юм галт шуу байсан гэж. Тэгсэн чинь энэ хоёр ингээ хайр дурлал нь амар гоё хүн хатаархмаар сайхан хайр дурлал гинэ. Тэгээд энэ хоёр шууны хайр дурлалд аянгийн бурхан уурлаад хятадын одоо нөгөө яг өөрсдийнх нь нэг ертөнцийг үзэл одоо энэ шашин бол явж байна шүү дээ. Тэгэхээр аянгийн бурхан энэ хоёрыг салгах гэж үтсэн байгаа. Эмэгтэйг нь булаах гэж. За тэгэхээр эрэгтэй нь энэ эмэгтэйгээ хамгаалж одоо хэдэн мянган жил байлтаад тэгээд зүйлт нэгээд бүр ядраад ухсан гэж байгаа байхгүй болсон тэр галт шуу. Гэхдээ тэр нөгөө эмэгтэйдээ өгсөн амлалтаа биелүүлэхэд тулд тэр үнс нурам дотроосоо тэр ир галт шуун дахин амилж гарч ирсэн. Тэгээд энэ хоёр дахиж хайрлалцсан ийм очиртай газар гэж одоо домогт гардаг газар байна. Тэр ерөнхийдөө дээр бичсэн тэр хайшин Монглан гэдэг нь болохоор одоо хэлцэг байгаа. Хүнд ингээд нөгөө амлалт өгөөд амлалт биелүүлэхийг л одоо хэлдэг ийм хэлцэг байгаа. Тэр үгийг энэ дээр нь сэлсэн. Тэгэхээр одоо саяны газар болохоор ер нь бол хосууд айгүй их ирж бие биендээ хайрын амралтаа өгдөг. Яг тий хосуудын юу байгаа. Тэгэхээр хосуудад бие биендээ ингээд амралтаа өгдөг. Үрд чамдаа би үнэнч байна гэдэг. Тий тийм л одоо очиртай толгой байсан байгаамаа.